Орой минь. За өчигдөр та бүхэнд би хэн байсан бэ гэд. За өнөөдрийнхөө бичлэгээр би хэн болж байгаа вэ? Хэн болсон бэ биш? Хэн болж байгаа вэ гэдэг хэсгээ товч хуваалцъя гэж бодлоо. За тэгэхээр өөрийгөө маш их шүүмжилдэг, харилцаанд асуудалтай. За өөрийгөө дутуу, хагас нэг талаар гэдэг юм уу мэдрээд байсан тэр мэдрэмж, сэтгэл хөдлөл, за хүүхэд наснд тохиолдсон тэр гинтийн хагацал энэ бүхэнтэйгээ бол би нүүр тулсан. За ингээд өөртөөгөө 6-7 жил ажилласны эцэст бол бас өнөөдөр бол ингээд та бүхний өмнө гараад өөртөө ярих юм итгэлтэй за маш их олон сургалтанд суусны хэрэгээ би одоо гарах болсон юм байна. Одоо миний цаг болсон юм байна гэд ингээд ил гарч ирж байгаадаа их баяртай байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн дотроо бас нэг өөрийгөө хэрхэн хүртэж мэдэрч байна. Тэрийг нэг анзаараад үзээрэй. Таны бүх зүйл болоод байгаа юм шиг мөртлөө та амьдралд хэр сэтгэл хангалуун, сэтгэл ханамжтай явдаг юм бэ? Тэрийг нэг эргцүүлээд нэг үзээрэй гэж хүсье. За тэгэхээр энэ их 6-7 жилийн урт аяллаа эцэст өөртөө итгэх итгэл, өөрийн үнцэн за энэ бүгдийг бол бас зах цухаас нь амсаад явж байна. Тэгэхээр энэ өөртөөгөө хийх аялал бол бас насан туршийн аялал байдаг юм байна. Өшөөч их өөрийгөө их таньж мэдэх их зүйлсүүд бол их байна. Миний өмнө байна. Тэгээд хамтдаа бас энийг та бүхэнтэйгээ бас туулаад, туршлага хуваалцаад явъя гэж бодсон. За тэгээд сэтгэл зүйч болол үргэлж өөрийгөө хөгжүүлж, уншиж, судалж байдаг ийм мэрэгжил. За тэгээд сэтгэл зүйч ч гэсэн нэг талаасаа хүн, нөгөө талаасаа бол өөрийнхөө бүх асуудлыг шийдчихсэн ямар ч асуудалгүй ийм хүн бол байдаггүй юм байна. Яг л адилхан бас асуудалтай. Тэгэхээр сэтгэл зүйч ч гэсэн хувийн сэтгэл засалчтай зөвлөгөө авдаг, үргэлж байнга мэрэгжлийнхаа хувьд өсөж дэвжих шаардлагатай супервижнд хамрагдаж ингэж явдаг ийм мэрэгжил учраас энэ бүхнийгээ бол бас хийгээд явж байна. Тэгэхээр та бүхэнд бол бас өөрийнхөө туршлага, за мөн сэтгэл зүйчийн хуваар энэ бүхнийг бас хуваалцах болсондоо талархалтай байна. Баярлалаа.